Японы нэгэн тосгонд нэгэн хүү дэлгүүрээс хүүхдээ авч Кикуко нэртэй охинд үдэ бэлэхнэ. Кикуко охинд хүүхдээ маш их таалагдж, Окику хэмээн нэр өгч хаан ч явсан хамт авч явах болсон. Хамт хоов идэж, хамт гадуур гарч, хамт унцдаг болсон. Гэвч удалгүй Кикуко охины бие гинт муудаж, удалгүй нас барсан юм. Кикуко охины ээж аав хоёр Кикуко охины хүүхдийг тахилын ширээний хажууд хамт тавьж залбирдаг байсан. Удалгүй гэр бүлийнхэн нь нэг зүйлийг анзаарна. Юу вэ гэвэл Окику хүүхдийн үс нь ургасан байгааг мэддэг. Сүүлдээ бүр Окику хүүхдийн царайны хэлбэр нь өөрчлөгдөж, шүн хүн алхаж байгаа чимээ сонсогдох болсон. Кикуко охины гэр бүлийнхэн Кукико охины сүнс хүүхдэд чингсэн бөгөөд түүний үс ургаж байгаа нь сүнс нь тайван бус байгаагийн шинж тэмдэг гэж үзжээ. 1938 онд Кукико охины гэр бүл өөр газар руу нүүх болжээ. Тэд хүүхдэйг орхиод явахыг хүсээгүй тул Ивамизава хот дахь Маненжи сүмийн ламнарт хүлээлгэн өгч асруулжээ. Ламнарч гэсэн хүүхдийн үс байнга ургаж байгааг анзаарч үсийг нь тогтмор тайрдаг болсон гэдэг. Өнөө хүртэл хүүхдийн үс ургасаар байгаа бөгөөд шинжилгээгээр хүний үс болох нь тогтоогдсон гэх цуу яриач байдаг.